Энэ 7 хоногийн гол сэдэв ойрох дорнод дөрнөж буй дай хിവэр байлаа. Монгол улсын засгийн газар мөргөлдөөн болж буй бүсээс иргэдээ авчрахын тулд онгоц сэлгээсэн юм. Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхэнд глобал мэдээ дэлхий дахин болж буй үйл явдлын 7 хоногийн тойм хөтөлбөрийг хүргэж байна. Намайг Гинх болдын мөнх хоёр гэдэг. Өнөөдөр бид дараах сэдвүүдийг хүргэнэ. Ойрох дорнод дөрнөж буй дайн харилцаан зохилт үргэлжилж нефтийн үн өсөж байна. Улаанбаатар хотод ерөнхий сайд Зандан шатрын оролцоотой томоохон аялал жуулчлалын форум боллоо. Хэл хязгааргүй гоо үзэсгэлэн Оросын холбооны улсад Miss BRICS 2026 олон улсын тэмцээн боллоо. Ухаалаг хүчирхэг бас маш үзэсгэлэнтэй. Монгол эмэгтэйчүүдийн тухай Оросын дипломатчдын бодол. Израиль болон Америк нэгдсэн улс Иранд зохилт өгснөөс хойш 2-7 хоног өнгөрч байна. Талууд харилцаан зохилт өгсөөр амь үргэсдийн тоо нэмэгдэж мөн нефтийн үнэ өссөөр байна. Энэ дайны талаар хамгийн чухал мэдээллийг бид нэг сурвалжлагаар нэгтгэн хүргэж байна. Үдэцгээе. Ойрох дорнод дох томоохон дан үргэлжилсээр байна. Эхэндээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп энэ ажиллагаа 4 хоног үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан бол дараа нь 3-4 хоног үргэлжилнэ гэж хэлсэн. Харин одоо тодорхой хугацаа хэлэхэ болжээ. Талууд харилцан цохилтоо үргэлжлүүлж байна. Дайны улмаас газрын тосны зах зээлд эмх замбраагүй байдал улам нэмэгдэж байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр зөвхөн өнгөрсөн 7 хоногт газрын тосны үн 30% өсжээ. Өчигдөр Израиль Тегеран хотын ойролцоох нефтийн агуулгад зохилт өгсөн байна. Үүний улмаас Ираны нийслэлийн тэнгэр хар утаанд бүрхэгдэж, хотын дээрээс нефтийн бороо асгарчээ. نابود کرد. Хоёр талд энгийн иргэд адилхан хохирсоор байна. Мөн Ираны Израильд өгсөн зохилтын улмаас хүмүүс амиа алджээ. Арабын нэгдсэн Эмират улсад ч хэд хэдэн хүн амь өргөджээ. Гэвч энэ дайны хамгийн аимшигтай үйл явдал нь Ираны Минаб хотын Охтын баг сургуульд өгсөн зохилт хэвээр байна. Тэнд 160 гаруй хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь 7-оос 12 настай охид байв. Амиа алдсан хүүхдүүдэд зориулж хэдэн арван булш ухаж байгаа экскаваторуудын зураг дэлхийд даяар дарахсан юм. Америк нэгдсэн улс болон Израиль энэ аимшигт хэргийн бурууг өнөөдрийг хүртэл хүлээгээгүй байна. Түүнээс ч илүүгээр Дональд Трамп Иран өөрийн сургуулиан өөрөө бөмбөгдсөн гэж мэдэгджээ. Өчигдөр захин орчинд уг сургуулийг зогсон мөчийн дүрс бичлэг нийтлэгдлээ. Түүн дээрээс нисэн ирж байгаа буужин тод харагдана. Буужингийн үлдэгдлийг шинжээчид судлаад Америкийн Tomahawk буужин байсан гэж тогтоожээ. Израиль болон Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааны нэг зорилго нь Иранд ирэх барьж байгаа дэглэмийг солих явдал байв. Ажиллагааны эхний өдөр Израилийн агаарын цэргийн хүчин Ираны дээд удирдагч Аятолла Хаменеийн ордонд хэдэн арван бөмбөг хайжээ. Барилгын нурангад түүний хамт армийн хэд хэдэн дээд удирдлага мөн гэр бүлийнхэн зарим гишүүд тэр дундаа нэг настай аж охин нь амиа алдсан байна. Гэвч 3 дугаар сарын 9-нд Иранд шинэ удирдагч сонгогдсон тухай мэдээлэл гарав. Тэр нь Хаменеийн хүү Можтаба болсон байна. Тегеран хотын гудамж дэргэд энэ мэдээг хэрхэн хүлээн авсныг харцгаая. حضرت آیت الله العظما سید مجتبی خامنه‌ای رهبر عزیز ما ولی فقیه ما الله اکبر. Ойрох дорнодод өрнөж байгаа байлдааны ажиллагааны улмаас олон улсын байгууллага, компаниудын ажилтнууд, гадаадд хөдөлмөр эрхлэгчид, жуулчид гээд бусад улсын хэдэн мянган зуун иргэн гацжээ. Тэдний дунд хэдэн зуун Монгол иргэнч бий. Манай улсын засгийн газар нутаг буцаг хүсэлтэд иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр тусгай онгоц илгээлээ. Ирэх үзэгчдээ одоо илүү 50 мэдээнд шилжцгээе. Энэ 7 хоногт Улаанбаатар хотод аялал жуулчлалын томоохон форум боллоо. Форумд тур операторууд, дипломатчид, төр албан хаагчид оролцсон юм а.
Нээлттэй үеэр ерөнхий сайд Зандан Шатар үг хэллээ. 2026 оны эхний 2 сарын хугацаанд манай улсад бараг 45 мянган гаруй жуулчид иржээ. Энэ бол амжилттай үзүүлэлт. Энэ амжилтыг хэрхэн хадгалах, улам нэмэгдүүлэх вэ гэдэг форумын гол сэдэв байлаа. Манай улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой бас өсөлттэй байна. 2024 онд 808,956 жуулчин ирж 1.6 тэрбум $1 орлого төвлөрүүлсэн бол 2025 онд 847,170 жуулчин хүлээн авч дотоодын нийт бүтээгдэхүүн 7.8% бүрдүүлсэн байна. Үүгээр өмнөх оноос 16% өсөж бүс нутгийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Манай улс дэлхийн их тайвны индексээр Аз тивийн хамгийн аюулгүй 50 улсын нэгээр шалгарсан аялал жуулчлалын салбарын томоохон давуу тал гэдгийг ерөнхий сайд Зандан Шатар онцлоо. Энэ өсөлтийг дэмжихийн тулд засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчтэй бодлогоор дэмжиж ажиллаж байна. Үүний хүрээнд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд бизнесүүдэд зориулсан 6%-тэй 6 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээл олгох салбарын дэд бүтцийг хөгжүүлэх асуудал чухал гэж. Үүнийг дэмжих салбарын үйлчлэгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын үеийг олон улсад зурталчлан таниулах ажлыг эрчимжүүлж байна. 2026 оны 1-р сарын 1-ээс 2-р сарын 28-ны хооронд Монгол улс 44,767 жуулчин хүлээн авч өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ боломж өсөлтийг харуулж байна. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн болсон хүчин бэлтгэх, үйлчлэлийн чанар стандартыг хангах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах нэн шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо. Бид нар энэ сургалтын хөтөлбөрүүдийг нэлээд сайн стандартчлаад үүнийхээ дагуу өөрсдийнхөө одоогийн ажиллаж байгаа боловсрогчнүүдэд дахин сургалтанд хамруулах шаардлагатай байгаа. Хамгийн өндөр сөрөг зүйл юу байдаг гэхээр нэгдүгээрт бол хоол хүнсний асуудал, хоёрдугаарт ариун цэврийн байгууламжийн асуудал, гуравдугаарт үйлчлэгээний чанар стандарт байгаа. Жилийнхээ туршид сая жуулчин авах өрн боломжтой. Ганцхан Монголд ирэх нөгөө эрх тээврийн боломж ер нь бол бараг тэрэнд л баригдаж байгаа шүү дээ. Монголд ирж байгаа олон улсын нислэгийн тоо хэмжээ хичнээн билээ. Хэдийгээр Монгол улс одоо ингээд олон улсын нислэгийг либералчлаад явж байгаа ч гэсэн одоо онгоцны суудлын тоо тийм хурдтай нэмэгдэхгүй. Гэхдээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь. Төрийн ордонд болсон Туризм Week 2026 чуулган нь төр хувийн хвшил болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх чухал платформ болж өнгөрсөн юм а. Энэ 7 хоногийг эмэгтэйчдийн 7 хоног гэж нэрлэж болохоор байлаа. Учир нь олон улсын эмэгтэйчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм а. Тухайлбал Оросын улбаны улсад Miss BRICS 2026 олон улсын томоохон гоо бүсгүй тэмцээн боллоо. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчид аль улс оронд амьдардаг вэ гэдгийг яг одоо хүргье. Түүхэндээ анх удаа болсон Miss болон Бяцхан Miss 2026 олон улсын гоо бүсгүйн тэмцээн Татарстаны Казан хотод боллоо. Ялалтын төлөө 17 орны 40 гаруй оролцогч өрсөлдсөн байна. Энэ үзэсгэлэнт мөчүүд хэрхэн өрсөлдсөнийг хамтдаа үздэцгээе. Good evening, Kazan. Good evening, Russia. And our warmest greetings to the whole world. Беларусь. Знаменитый Слуцкий пояс. Его носили самые достойные. Tissaukile is a luxurious bridal headdress. It is adorned with gold on several successful battles. Россия! Russia! Miss BRICS дэкмийн эзнэр Оросын холбооны улсын төлөөлөгч Валентина Алексеева тодорлоо. Mrs BRICS дэкмийг Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын оролцогч Мелисент Халоди Толоу урдсан бол Бяцхан Miss BRICS ургамжлалыг Хятадын оролцогч Домаллаог Сафира Карагилле хүртэв. BRICS нь глобал өмнөдийн хурдцтай хөгжиж байгаа орнуудын нэгдэл бөгөөд Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Оросын холбооны улс зэрэг томоохон улсууд багтдаг юм а. Монгол улс одоогор BRICS албан ёсоор багтаагүйч энэ байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна. Хэрвээ Монгол бүсгүйчид Казан хотод очсон бол гарцаагүй төрүүлэх байсан гэдгийг би итгэлтэй байна. Учир нь хамгийн ухаалаг, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд манай улсад амьдардаг. Идэхгүй байна уу? Монголд ажиллаж буй Оросын дипломатчид надад бүрэн санал нийлж байна.
Цэрмэг тэнгэрийн наран наацсан Цэлгэр хотын хон мөргөн чөлөөгөө Тэнгэр залуустай мөр зэрэгцэн Цэнцгэрхэн байглам чимэж авахтаа Усвим чидэн сичавараа Цэнцгэрхэн байглам чимэж авараа Усвим чидэн сичавараа Цэнцгэрхэн байглам чимэж авараа Монгол эмэгтэйчүүдийн тухай таны бодол? Юу гэж надад тэд маш их таалагддаг. Зөвхөн гадаад төрхөөрөө биш хүний харилцааны хувьд ч гэсэн. Самое мне больше всего нравится. Надад хамгийн их таалагддаг зүйл бол монгол эмэгтэйчүүд хүүхд төрүүлэхээс айдгүй явдал. Монгол төрөлт маш сайн, хүүхэд маш олон бий. Энэ бол магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан үүрэг, Бурханаас өгөгдсөн зүйл хаа. То, что даровано Богом. То, что рожает много, это олон хүүхэд төрүүлж байгаа нь Монголд уламжлалт үнэт зүйл самд байгааг нотлоо гэж хэлж болно. Баруунжих, либералчлах гэх мэт зүйлс явагдаж байгаач монголчууд монголоор хэвээр үлдэж байна. Энэ намайг маш их баярлуулдаг юм аа. Это меня очень сильно радует. И здесь очень много. Энд төрийн эрх мэдлийн байгууллагуудад ялангуяа Батлан хамгаалахын яамд маш олон эмэгтэй албааж байна. Бүр эмэгтэй генерал хүртэл бий. Тиймээс монгол эмэгтэйчүүд төрийн болон нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бодож байна. Мөн мэдээж монгол эмэгтэй бол гэр бүлийн ад жаргалын гол тулгуур, үндэс суурь юм аа. Главное оплот и основа семейного счастья. Монгол эмэгтэйчүүд гайхалтай. Тэд гайхалтай ээжүүд, гайхалтай бүсгүйчүүд, гайхалтай эмээн. Эх орныхоо жинхэнэ эх орончд юм. Монгол эмэгтэйчүүд бүх эмэгтэйчүүдийн адил үзэсгэлэнтэй. Монголд ийм хүчирхэг эмэгтэйчүүд байгаад бид баярлалаа. Оросч мөн адил хүчирхэг үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд олон бий. Поэтому Хорын москел бат Цэвэрхэн охтын туйлдсан алхаан Түрэдэг хөргөх Цогдох хөгийн Цогдох хөгжмийн айшиг тогшготоо Бүсгүй бичи Инэмсгэж яваарай Цэцгэрхэн байлдан чимж яваарай Бүсгүй бичи Инэмсгэж яваарай Цэцгэрхэн байлдан чимж яваарай Монгол эмэгтэйг 3 үгээр 3 тодтголоор хэлбэл ямар вэ? Трибидета умная. 3 тодтгол ухаалаг, сайн гэрийн эзэгтэй. Үнэхээр гэрийн эзэн. Тэгээд бас үзэсгэлэнтэй монгол бүсгүйч. Тийм биз? Ядчил миний танд бүсгүйч. По крайней мере, те, которые мне попадаются. Монгол бүсгүй говцэслэнтэй, ухаантай хөдөлмөрч гэж тайлбарлая. Монгол эмэгтэйг 3 үгээр 3 тодтголоор хэлбэл ямар вэ? Хувийн харилцааны туршлага байсан уу? Олон удаа ажлын чиг үүргийн хүрээнд Монгол эмэгтэйчүүд Орос эмэгтэйчүүдээс юугаар ялгаатай вэ? Эмэгтэй хүн бол аффект эмэгтэй хүн. Юу ч гэж байсан тийм үү? Маш их баярлалаа. Уламжлал, дээл, гэр. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Гоо үзэсгэлэн сайхан бүсгүйчдээ та бүхэн үргэлж сайхан яваарай л гэж хүсье. Сергей Тучков, Евгений Павлов, Аист Global. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэндээ мөнх баяр болон Global мэдээ хөтөлбөр хамт байлаа. Дараагийн шинэ дугаараар ирэх баасан гарагт дахин уулзцгаая. Та бүхэнд болон таны дотны хүмүүст инх тайван сайн сайхныг хүсье.